Өндөр хүлээлж байна. Хаалт дүүргийн эрүүл мэндийн төвийн гемодиализын эмчилгээ тасалдаж 24 иргэний амь эрсдэлтэй байдалд ороод байна. Энэ талаар тус эмнэлгээс тодруулахад бүх үйлчлэгээ хэвийн үргэлжилж байгаа гэх хариултыг өгч байгаач энэнд бодит байдалтай нийцэхгүй байгаамаа. Учир нь тус эмнэлгээс гемодиализын аппаратад ордог иргэдэд дараагийн эмчилгээ хийгдэх хэсэг нь тодорхойгүй гэх мэдээлэл өгсөн байна. За эмчилгээ тасалдаж байгаагаас үүдэж иргэдийн биеийн байдал өдрөөс өдөрт дордож байгаа юм а. Хаалт дүүргийн эрүүл мэндийн төвийн гемодиализын аппаратын уусмал зүү тариур дууссан гэх шалтгаанаар эмчилгээ тасарч иргэдийн эрүүл мэнд муудаж байгааг бид даваа гарагт мэдээлсэн. За яг тухайн үед огт байхгүй гэж байсан уусмал зүүг хаанаас ч юм гаргаж ирж гал намдаах үүднээс цөөн хідэн хүнд эмчилгээ хийсэн ч өнөөдрөөс эхлэн эмчилгээний хэрэглэгдэхүүн дахин дуусаж байгаа болохыг үйлчлүүлэгчдэд хэлсэн байна. За энэ мэт ойлгомжгүй нөхцөл байдлаас үүдэж тогтмол эмчилгээ хийлэгдэх иргэдийн биеийн байдал улам бүрт дорджээ. Одоо ингээл намайг жишээлбэл харахад зүгээр ив ирүүл байгаа юм шиг байгаа байхгүй тий. Гэтэл би ингээл одоо ингээл хиймэл судастай жишээлх юм. Тэгээ дээрэс нь ингээд маш их өндөр хордлоготой одоо хүртэл ингээл ам заваарал ингээл наалдаал тий юм ч ярьж болохгүй. Тэгээ энэ хордлогоноос шалтгаалаад юм ч идэж чадахгүй ингээд явж байгаа байхгүй тий. Ийм хүн өндөрлүүд ингээд миний ард 24 хүн байгаа. Энд одоо үйлчлэгээ авч байгаа 24 хүнээс гадна манайд одоо ингээд хүлээлгэнд байгаа тий. Энд эмчилгээ үйлчлэгээ авах шаардлагатай гэсэн маш олон хүмүүс байгаа шүү дээ. Энэ олон хүмүүсийн асуудлыг одоо энэ имлэг шийдэж чадахгүй шүү дээ. Тэгээд санхүүжилтанд байгаа хэвийн байгаа гэсэрнээсээ үйл ажиллагаа хэвийн явахгүй шүү дээ. Ер нь бол маш их хүндэрдэг юм байна. Энэ гемодиализ аппарат ингээд хоол зайтай орохлоор байсан. Сая сүүлийн 30 минут өгөл арай л гэж давлаа. Тийм л. Одоо дараагийн эмчилгээ хэвийн хийгдэх бол эмнэлгийн зүгээс юм. Дараагийн эмчилгээ бол одоо найдвар өгөх гэж байна. Өнөөдөр ингээд сүүлийнхаа юуг залгуурлаа. Өнөөдөртөө та ингээд ямар ч байсан нэг удаа хийлээ. Дараачихыг бол юу яана. Дуудана. Тэгэхээр энэ юм бол хэдий бол тасалхийг бол мэдэхгүй. Бөөрийн архаг дутагдaltaй иргэдийн хувьд тус аппаратад 7 хоногт 3 удаа орох стандарттай. За гэвч эмчилгээ хоорондын хугацаа уртсаж байгаагаас үүдэж иргэд хордлогод орж уушиг нь хавгнах байдлаар хүндэрч зарим нь бүр сэхээнд ороод байгаамаа. За эмчилгээ тасалдах нөхцөл байдал үүссэн шалтгааныг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нийлүүлэгч компаниэр үр үүссэн гэж тайлбарлаж байсан. Зарим санхүүгийн албанаас бага зэрэг үр байгаач эмчилгээ хэвийн үргэлжлэх боломжтой байгаа гэж хэллээ. Яг өнөөдрийн байдлаар бол манай эмнэлэг тусламж ер нь хэвээ явагдаж байгаа. Юм тасалдалт байхгүй. Тийм л явагдаж байгаа. Даатгалаасаа бол бид нар санхүүжилттэй аваа 100% аваа явж байгаа. Гемодиализын санхүүжилтийг бол аваа явж байгаа л гэж хэлнэ. Яг тэр мэдээлэл дээр бол нэг юм он удаан жил ингээд үргэлжилсэн өршиг юм яригдсан байна гэж ойлгосон. Тэр бол тийм байхгүй. Бид нар л энэ ондоо ингээд энэ оны ганц 2 сарын л өглөө авлагын асуудал байгаа. За энэ мэт хаалт дүүргийн эрүүл мэндийн төвийнхэн дотооддоо ч бүрэн нэгдсэн ойлголтгүй байна. Эмнэлгийн менежмент сул байгаагаас үүдэж гэмгүй иргэд биеийн байдал, сэтгэл санаа, насны тоогоор хохирч байна. Иймээс энэ асуудлыг эмнэлэг дотооддоо шийдвэрлэж чадахгүй бол эрүүл мэндийн амнаас анхаарал хандуулж 1 хоног 1 цаг алдалгүй эмчилгээг тогтмолжуулах шаардлагатай.